Та санаж байна уу? Гэмт хэрэгтийн кинон дээр хаягийн байршлаас олжсон илрүүлэх төхөөрөмжд гардаггүй хэсэг байдаг шүү дээ. Тэгвэл өнөөдрийн хичээлээр яг тэр зүйл нь юу байдаг? Яаж ашигладгийг зааж өгөх болно. VPN буюу Virtual Private Network. Энэ бол интернет рүү орохдоо өөр серверээр дамжих технологи. Тэгэхээр таны IP байршил танигдахгүй болно гэсэн. Тэгвэл IP гэж юу вэ? Internet Protocol Address. Англи үгний товчлол юм. Интернетэд холбогдож буй төхөөрөмж бүрийн хаяг гэсэн үг. Өөрөөр хэлбэл интернет дэх гэрийн хаяг гэсэн. Таны утас Wi-Fi-д холбогдоход IP 103 14 122 45. Аль эсвэл компьютероос ороход IP 192 168.12. Энэ тоон интернетэд энэ хүн яг хаанаас орж байна гэдгийг илэрхийлдэг. IP хаяг тэгвэл юуг хэлж өгдөг вэ? Тэр хаягнаас дараах мэдээллийг мэдэж чадна. Таны улс, хот, интернет үйлчилгээ үзүүлэгч компани хүртэл мэдэх боломжтой. Зарим тохиолдолд IP range-ээр дамжуулан таны байршлын ойролцох дүргийг ч хэлж чадна гэсэн үг. Таны ямар төхөөрөмж Android, iPhone, PC ашиглаж байгааг ч мэдж чадна гэсэн үг. Яагаад VPN хэрэгтэй болдог вэ? Учир нь IP чинь ил тод байх үед вебсайт, аппликейшн, байгууллагууд таны байршил, зан төлөвийг тракинг буюу хайж олж чадна гэсэн үг. Тэгвэл VPN ашиглахад чи өөр улсын серверээр дамжин орно. Жинхэнэ IP чинь нуугдаж шинэ хаяг үүсдэг гэсэн үг. Жишээ нь Улаанбаатарт байгаа мөртлөө Токио эсвэл Нью-Йоркоос орж байгаа мэт холбогдож чадна гэсэн үг. Гадаад контент, Netflix, ChatGPT, Veo 3 гэх мэт хаалттай зүйлсийг ашиглаж чадна. Хамгийн гол нь мэдээлэл чинь ил тод үлдэхгүй. VPN яаж ашиглах вэ? Энэ бол маш амархан. Жишээ болгож Proton VPN хэрэглэе. Хэрэв та утсаараа орж байгаа бол App Store, Safari-гаас авна. Харин суурин компьютер дээр та веб хүч дээрээ Proton VPN гэж бичиж татаж аваад хэрэглэж болно. Нээж ороод Quick Connect арахад та локейшн Japan, Америк аль эсвэл өөрийн хүссэн орнооч сонгож болно гэсэн. VPN бол зугдах хэрэгсэл биш, харин хамгаалах хэрэгсэл. Хамгийн найдвартай үнэгүй VPN-үүд Монголд Proton VPN, VPN гэсэн энэ хоёр VPN-үүдийг түлхүү ашиглаж хэрэглэж байна. Таач гэсэн хэрэглээд үзээрэй.